ярмаар байна хамгийн сайхан мөрөөдлөө хуваалцсан дуулмаар байна хийж чадаагүй үгсээ хатгаж сумаагүй байна хизээ уулзах үлээж удмааргүй уйдмааргүй Монгол Улсын Сагны тэргүүний ажилтан дуучин Отхон баярын Баднааны буугийн чамтай уулзрах өдрүүд тоглолтын гэгэн хойбороо цугсан саацсан эрхэм өдөгч та бүхний энэ үдшийн Түмэн амраа болон айлтган мэдчилж байна. Бүсгийн доонд уярсан бүлийн шаргал хорвоо Буэн дууган сангалзаж бүтэн яг нь тэгшилдэг гинэм ятгын эгшгэнд уярсан янжин сам бурхан бүхэл хорвоог уйраан буэн дууган аял энэ үдшийн гэгэн хоймроо тугсан саацсан та бүхний өмнө аялгуун аргадсан ардын сайхан дуунуудаа эгшиглүүл нөх хэмээн энэ гэгэн үдшийн эзэн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Отхон баярын Баднаанимбо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Батцэрэн нарыг та бүхний халуун алга ташилтдор хүндэтгэн үрээ. Аялгуун аргацсан ардын дуундаан бүтэн үдшийн турш бүрэн жаргая гэсэн юм аа. Монгол ардын дуу 15-ны сар юндэн гөөгөө бүсгүй хүний заяа. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Отхон баярын Баднаанимбо дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Батцэрэн хэлийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид халуун алга ташилтөргөн угтан авцгаая. Тауны маны
Сайн байцгаана уу та бүхэнд. Энэ сайхан гэгээн үсгийн галгалуун мэндийг өдөд нэргэн дэвшүүлээ. Ингээд миний 2 дахь бие даасан тоглолтод хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа.
Монгол ардын дуу хувиршгүй сэтгэл, хоёр сэтгэл, цэнхэрлэн харагдах уул. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Батцэн How
сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Сайхан амарцгааж байна уу? За тэгээд өнөөдөр би таасан тоглолтоо хийж байгаа Баднааны бүүдүүдээ хамгийн сайхан бүгдийг өсөе. Уран бүтээлийн өндөр амжилтыг өсөе өрөөгөөд Эрдэнэчлийн үг ая хулан хонгор дуугаа зориулсан дуулъя. Хулан хонгор зүстэлгэн Үйсэлхинаас хордондгэн Холын замдан эцшвилгэн Хөвч хангада ирдгэнэ Баярлалаа. Одоо та бүхэндээ зориулаад нэгэн сайхан дууг хамтран дуулъя. Урлагийн гавь сэтгэл Жамбекшийн аялгау төрийн сургууль Модоржийн шүлэг дөрвөн үлрэлийн өнгөсөн сайхан дууг хамтран дуулъя. За манай дисийнхэн байна уу? Kudo
цад хайлахаа харцнаас тутугийг өний хөхөөр орчлонгийн уугуулаасдо хүмсгэн дорон нөлимаста зогсолсондо 문질 허버스 가르드쓴다고 문궁산다도 어떤 비밀이 자 부들이 또네 통치 За баярлалаа та бүхний маань ажил үйлс огт чирмаа хайрхан шимэлгэн үнсэж тэс сэдрийн нос шиг минь яруухан томдог байхын үзэдэ сайхан өрөөлөг өргөд дэвшүүлээ сайн нэг үлсье баднаад үүдээ уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье өрөөгөө нэг сайн алгасчи Та бүхний өмнө үлэмж ихшгэлэх хамтлагийг урин залсан байна. Монгол ардын дууны найруулга хамтдаа хүлээвцгаая.
Баярлалаа. Морин хуурын үлэмж эгшгэлхүй хамтлаг. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. Хорвоогийн бүхий лөнгийг хоёр хаан чавцсанд багтаадаг хосгүй ганцхан өв болсон морин хуураар аялгаунд нарагдаж өгн учралсан ардын сайхан дуунуудыг сэтгэл гэгэлцэл сайхан гიშгэлүүлсэн үзэглэнд бүсгүйчүүдтэй уран бүтээлийн амжилт хүсье. Баярлалаа. Харахгүй өнгөрч чадхааргүй харчуудын нүдэн дундуур туучсан халуухан залуухан үзэглэнд бүсгүй. Үзэглэнд Монгол бүсгүй. Монгол дээлтэйгэн Монгол ятгын эгшгэнд Монгол дуунуудыг уянгалуулн дуулахаас илүү уярал энэ ертөнцид үгүй зэ. Алдарт дуучин ятгатай дуулах, ятг дуучинтай эгшиглэх энэ хорвоогийн хамгийн уянгалаг эгшиглэн. Түмэн дэмбэрэл химээх монголчуудын сэтгэл зүрхэнд ятгатай дуулж хоногчсон тэр дуу хоолойноос үргэлжлээд энэхүү улбаг таслалгүй уянгалуулан дуулж яваа үзэглэнд бүсгүйнхэн энэ үчийн дуун зингүнд хүрэлцэн ирж хамтдаа уярхаар энэ танхимын хомерт саатан тухалсан эрхэм үзэгч та бүхэнд одоо дуучин бүсгүй маань Бадна Нимбо маань Монгол ардын дуу дөрвөн уул Батөмрийн аялгау явах холонгийн шүлэг туулын урсгал шөндөө сайхан Монгол ардын дуу тал дунсан жавар торгоны хэмээх аялгау сайхан дуу хөгжмүүдийг дуунуудыг ятгын дөрвөлтэй хамтдаа эгшиглүүлэн дуулах болно. Дуунд уяран жаргацгаая. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Бадна Нимбо. Маш их баярлалаа та бүхэнд. Дараагийн уран бүтээлүүдэд бүгдээрээ сайхан хамтран уулзгаая. Go
За маш баярлалаа. 돌아가니 많게 디근 더우고로 홍증을 디긴다 애고리 홍보름인데 덩어귀 쇼세 디게
발대긴다 애고티 홍보름인데도 진맥위쇼 소가드 발르다 모르도도 양천다 애고티 홍보름인데도 Өнөөдөр уран бүтээлийн 2 дахь бие даасан тоглолтыг UB Palace-ийн концертын их танхимд үзэгч та бүхэндээ толилуулж байгаа дуучин уран бүтээлч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан үзэсгэлэнт бүсгүй Отгон баярын Баднаа нэм үү? Баярлалаа. За энэ гайхамшигтай цэцгийн баглааг бас нэг мэдчилгээний хамт би дамжуулах учиртай. Хажууд нь зогсохоор намхан харагдах гэдэг учраас ингэж хол зогсчихъя. За Завхан аймгийн Хурц Арслан ахаас нь дүүдээ уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөй уран бүтээлийн тоглолтод нь амжилт хүсье хэмээн цэцгийн баглаа сэтгэлийнхээ дэжийг илгээж байна гэсэн байна. Аймгийн Хурц Арслан Баттүмэр ахаас нь илгээсэн сэтгэлийн бэлгийг тавих гэсэн юм аа. За уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөй аз жаргалыг хүсье. Гайхамшигтай дуучин, гайхамшигтай сайн бүсгүй, сайхан бүсгүй, гайхамшигтай сайн ээж. Эмэгтэй хүний хамгийн том алдар гавья. Ээж гэдэг алдар эмэгтэй хүний хамгийн том чимэг, ингэртэн эрхлэх үрс нь байдаг. Тэм учраас гайхамшигтай сайхан ээж байгаад нь бас талархаж явдаг. Түрүү би цухас дурдаад үлдээсэн Түмэн Дэмбэрл хэмээх гайхамшигтай дуучныг монголчууд маань бүгдээрээ амдахгүй сайн мэднэ. Алгаа ташвал ташин шиг нэжгэн сайхан таший. Энэ гайхамшигт үеийг, энэ гайхамшигт урлагийг Түмэн Дэмбэрл хэмээх тэр агуу уран бүтээлч, агуу бүсгүй маань шавьдаа өглүүлэн үлдээж. Шавь нь эр хүн ятгахтай дуулах Монголын их амар амгалан юм а гэдгийг гайхуулж Монгол түмэнд эр хүн ятгатай дуулахын уярал уянгийг таниулж чадаж. Энэ хүн бол мэдээж Монгол улсын гавьяач жүжигчин Үлзий Орших. Гэтэл энэ Үлзий Орших гэдэг хүн маань дахиад Отгон баярын Баднаа Нямбуу хэмээх энэ гайхамшигтай үзэсгэлэнт бүсгүйд энэ шавьдаа, энэ гайхамшигт өвийг, энэ урлагийг өвлүүлэн үлдээж чадсан байна. Үеийн үед багшаас шавьд, шавьяас шавьд дамжин үеийн үед энэ гайхамшигт урлагийн хүү уламжлан та бидний өмнө хүрэлцэн ирсэн юм байна. Энэ гайхамшигтай алтан холбоосын гагнаас болсон эр боргил хоолойг их шиглэнт ятхын аялалтай хослуулж Монгол хүн эр хүн ятхтай дуулах Монголын их амар амгаланг Монгол хүний сэтгэлд үлдээж чадсан гайхамшигт эрхэм гавьяатыгаа та бүхний гүн хүндэтгэл халуун алагт ташилтдор хүндэтгэн урьж байна. Дуучин Баднаа Нямбуугийн багш Монгол улсын гавьяат жүжигчин Үлзий Орших. Юуны өмнө та бүдийнхэн энэ үдшийн амраг ирээ. Ингээ миний шавийн уран бүтээлийг таалан сойрхож цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтын ёроол өргөхөөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа.
Монгол улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Сэдэн Шинчин зэргийн хөгжим манай хүүхдийн нэрс зохиос Содон дэржин шүлэг учран зодохын ерөөл гэдэг дууга бүгдээрээ хамтуулъя. Баярлалаа. Зорг дурсгалчи дурэж байна зордын бишэ үрдийн сэтгэлээр зунасан чадгалж яваараа баярлалаа. Тавцсан маш баярлалаа. Бодохгүй. Одоо би энд нутагтаа байгаа учраас дараа хэн нэгэн шавнырынхаа уран бүтээлийн тоглолтод заавал орно. Тэгэхээр та бүхэнтэйгээ дахин уулзахыг ерөөл төвшүүлье. Баярлалаа. 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 Монгол улсын гавьяат жижигчин үлзий арших 2013 онд Монголд ятгын чуулга байгуулагдаад тэгээд ятгтай дуулах уран бүтээлчид нэгдэж нийлж уран бүтээлээ хийхээр болоод яг энэ учрал тохиолоор би үлзий авших багшигаа Сити сургуулийн оюутан байхдаа зорж очиж хадаг барин шав орсон юм а гэж нэгэн удаа Баднаанбо манадад дурсан ярьж исэн энэ түүхийг нь бас та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа баяртай байна. 2013 онд Монгол ятгын чуулга байгуулагдсанаас эхлээд энэ эрхэм хоёр уран бүтээлч маань багш шавийн алтан барилга барилдаж ятгахтай дуулдаг олон сайхан уран бүтээлүүдийг Монгол түмнийхээ сонор зүрх сэтгэлд ихшиглүүлэн энэ гайхамшигт түүхийг бүтээж Баднаанбо маань аль хэдийн мэрэгжлийн уран бүтээлч болж хоёр дахь бие даасан тоглолтоо инхүү та бүхний өмнө хүндэтгэн өргөн барьж байгаамаа. Ингээд та бүхний өмнө дуучин Баднаанбогийнхаа хоёр дахь бие даасан тоглолтод найзынхаа тогонд аялгаа их гэрэн мэдчилгээ дэвшүүлэхээр хүрэлцэн ирсэн дараагийн эрхэм уран бүтээлчийг хамтдаа
хүлээн авъя, хамтдаа дуулъя. Та бүхний өмнө Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Одонбаатрыг өрж байна. За бүгдээ сайн байцгаана уу? За үзэгчдээ маань өнөөдөр хунжуулж байгаа мэт сайхан харагдаж байна. Та бүхэндээ энэ сайхан гэгэн өдрийн мэндийг хүргье. За Баднаа Нимбо дуугийн маань би даасан 2 дахь уран бүтээлийн цингүүн болж байгаа. Ирүүлэггийг сайхныг урлагийн өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За ингээд суугу сайхан нутаг гэсэн дуу хамтдаа дуулж үзгэцгээе. Уян сувал мөнгө сарdig усан авта адилха санаа ужих унаар түнди сахнэжи ситгэшингэстэй хүдэр суу сайхан мутгэн би таниха суу сайхан мутгэн би таниха Удай вкусный вечеринке, удай вкусный вечеринке. Саатагдаш ясмэ. Батаны боцоо ничиг саатагдаш. Чи. Устын аханд жаван имсэ. Худо талда ми хайта. Худгийн жолоо цадаа точхоо. Энкүдэсгэ шигмин нухнаа Сугусан нутгэн би таниха Сугусан нутгэн би таниха Удай бекусмин личинике Удай бекусмин личинике Мама! Ой-ой! Үзэгчдээ хамуур хороогийн хамгийн сайхан бүгдийг хүсье. Атагийн хороогийн аз жаргал бүгдийг хүсье. За баярлалаа. Ирүүлэггийг сайн сайхныг урлагийн өндөр амжилтыг хүсье. Баярлалаа.
жаргал эдийн замын хамгийн сайн сайхан мэдээлэлээ. Маш баярлалаа. Ингээд та бүхнийх нь Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан Эрдэнэ Ачрахыгаа урьж байна. Сайн бацхан уу та бүхний хийн сайхан гэгийн өчийн мэндийг айлтхан мэдчлээ. Тэгээд өнөөдөр уран бүтээлийн тоглолтыг хийж байгаа дүүдээ халуун баяр хүргье. Ингээд та бүхэндээ Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан Бүжин дөржин бим дөржин аялгау яруу найрагч Баярмаагийн шүлэг өрмөн дугаараа мэдчлээ дэвшүүлье. Хүлээн авна уу? Бүхий сайхан үлсэлтэн зориулсан доо.
За Батнаны будасрууд нэг сайхан алгадчихгүй. Баярлалаа. Olsun olhoro oldu çörtüklü setil uyirde omurhon çamağa sanılı geçyahobe Oğluğuna sara хайрлигсэндээ тулганы танаагаад дэвжсэн болгоо үрийнхээ сэргэдэ сэтгэл зүгэдэ үрдэн чамтайгаа ирхэж явна Атны чиньевэ сэтгэлнэвра Адод тань жарнаш чамдавосара Ингидэ сэтгэлнэвэсгэ Ичүдин болдаш чамдавосара сонцгой сэтгэлнээсэ онириши ижилсэн болохоо ахэрдагони мөрөдөрчгүрэнэсэ олон би хара мандигнэч явида Açsod tane jarnaş çamdavosara İngriheneçi sitilenudesge İçindin boldaş çamdavosara Açni çinyewe sitilenudesge Açsod tane jarnaş çamdavosara İngriheneçi sitilenudesge İçindin boldaş çamdavosara İrsin çargar çamda Osmara Монгол улсын соёлын дэргэний ажилтан Батнаны буу. Баярлалаа. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Энх амар халаалгадчлалтаар өгтөн авцгаая.
Яг одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Хүрлбаатарын аялгау, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан яруу найрагч Алтан Түлхүүрийн шүлэг, танил хаягтай захидал хэмээх сайхан уран бүтээлийг, за мөн Хилжим бүсгүй хэмээх сайхан уран бүтээлийг өргөн барих болно. Хилжим бүсгүй дууг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Хүрлбаатар аяыг нь зохиож, Нандин Соёмб үгийг нь зохиосон байна. Гайхамшигтай сайхан уран бүтээлүүдийг дуулж хамтдаа цэнхийн хажуугаар хэлийн цэргийн дуу бүжгийн чуулгын авьяаслаг эрч хүчтэй бүжигчдийн гайхамшигт бүжгийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе. Халуун алга тушилтаар уран бүтээлчтэй огт авцгаая. Танил хаягтай захид
Маш баярлалаа та бүхэнд. Хаурын өрхөөрөө сэтгэлийг үзээ хайртай санаад уулан бодлох хөрөөр зүрхний хайртай санаа дуулан суугаа тэтгэж хайсан ихөрний хилэм зэвидэн донд тодроод огшмоо хонгор сайхан нандин хараа уулан хоёулсоо Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Отгон баярын Баднаар муу
Хэлийн цэргийн дуучгийн чуулгын бүжигчид халаалах тишэлтээр орон харьлий баяр хүргэе. Өнөөдөр чамтай уулзах өдрүүд химэх гэглэгэн уяхан нэртэй тоглолтоо хийж байгаа дуучин бүсгүйд маань баяр хүргэхээр хүрэлт ирсэн эрхэм зочдыг та бүхний өмнө урихад бэлэн болсон байна. Захуу нутгийн уран бүтээлчдийн очирваа нуул холбооны эрхэм уран бүтээлийн найзууд, ахан дүүс нь нутгийн үцэглэнд бүсгүйдэн баяр хүргэхээр хүрэлт ирсэн байна. Намрын адаг сар өнгөрч одоо өвлөө улирал эхэлж байгаа энэ өдөр чамтай уулзах өдрүүд гэж энэ сайхан тоглолтоо хийж байна. Чамтай уулзах өдрүүд нь одоо та бид бүгдтэй уулзах өдрүүд байж. Тэгэхээр бид бүгд одоо бас Баднаа Нимбутайгаа уулзаж энэ өнөөдрийнхний тоглолтын сайхан сэтгэл өрөн үүсэж баяр хүргэж урам зориг энэ бадрааж итгэлийнх нь галын одоо ингэж дэвжээж өгж байгаа нь одоос их таатай байна. Тэгээ өнөөдөр бас Баднаа Нимбугийн маань чамтай уулзах өдрүүд энэ сайхан тоглолтод хүрэлцэн ирсэн та бүгдтэй уран бүтээлч Баднаа Нимбугийнхаа өмнөөс очир уран бүтээлчдийн очирван ууд холбооны уран бүтээлчд бид бүгд бас баярлалаа талархаж байгаагаа илэрхийлье. Уран бүтээлчдийн очирван ууд холбооны бас хамт уран бүтээл хийж явдаг найз нөхдүүд ах нарын зүгээс бас ингээд сэтгэлийн зүйлсийг одоо өгөө гэж одоо ингэж Баднаага хүссэн. Тэгээ Баднаа Нимбуга тайзан дээрээ бас өрья. Захан голоо дуулчих. За захан голоо бүгдээрээ нэг сайхан дуулчих гинэ манайх. За тэгэхээр захан голыг бүгдээрээ дуулахад та бүхэн маань ч гэсэн бас сайхан дэмжээд өгөөрэй гэж ингэж та бүгдээс хүсэж байна те. Алив өшөө микрофон байна уу? Дин шаргалыг хоргоолсон дэлхийнарыг хүлэгсэн Баярлалаа. Захын нутгийн уран бүтээлчдийн очирваа нуул холбооны эрхэм уран бүтээлч андууд ах нар нь нутгийн үцэглэнд үсгийн утасгэлэнд дуучиндаа хүндэтгэл үзүүлэхээр ийн та бүхний өмнө хуранч болсон байгаамаа.
сайхан мөнгөийг өгье. Баяр хүргэе. За манай Батна Нимбо маань Завхан аймгийн Тис сумд төрсөн гэсэн. За түүний аав Отгон баяр хэмээх хэрхэн маань Завхан аймгийн Баян Тис сумын хүн байлээ. Ингээд Завхан аймгийн Баян Тис сумын уран бүтээлчд нь мөн нутгийн уран бүтээлчдүүдээ, нутгийн уран бүтээлч найзтай инхүү хүндэтгэл үзүүлэхэд бэлэн болсон байна. За мөн Баян Тис сумын Баян Тис Транс хязгаарлагдмал хариуцлагатай компаниг гүйцэтгэх захирал Жанжу нутгийн уран бүтээлчдүүдийн уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөж аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд 1 сая төгрөг амьд цэцгийн баглааг бас бэлэг болгож байгаа юм байна. За мөн дуучин Батна Нимбогийн маань анхны уртын дууны багш Баасан Жов багш нь шавьдаа хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байна. Завхан аймгийн Асгад сумын нутгийн зөвлөлийн төлөөлөгчдийг урьж байна. Уран бүтээлийнхаа тоглолтыг хийж байгаа дуучин уран бүтээлч Монгол улсын соёлын тэргүүний азалтан Отгон баярын Батна Нимбода Асгад сумын нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс энэ орон мэндийг өргөн дэвшүүлж хүндэтгэл үзүүлэхээр Юби Валасын энэ сайхан алтан таазан дээр гарч ирсэн байна бид бүхэн. За манай Асгад сумын нутгийн зөвлөлийн дарга Аюул заны Самсуран, за нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Шун Гунаажийн Мөнхбат Минэвэй, за нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Хөрлбаатарын Баянмөнх ингээ Бядгорон маань Асгад сумынхаа нутгийн зөвлөл болон Асгад сумынхаа зан олныг төлөөж гарч ирсэн мэлээ. Энэхүү тоглолтод хүрэлцэн ирж хэцдэр хэлтгий хоёр твшэн жаврыг сонрыг мялаад сууга эрхэм үзэгчд армаг тармаг модны саагуур алаг мортой эргүүлийнхэн мэлмиг мялаад үзэгчд та бүхэндээ мөн энэ орон мэндийг өргөн дэвшүүлж байна. За ингээд Батна Нимбода буурал ахан дүүстэй барин золгодог, бурхан шүтээндээ дээдлэн залдаг, цэлмэг тэнгэрийн өнхтөө цэнхэр хадган дээр нь алтан дотортой мөнгөн хашлахтай одоо хаш аягаар Баян Монголын эдэ Баатар малтны хишгийг нь мэлтэл зүүлэн барьж хүндэтгэл үзүүлж байна. За мөн цэцгийн сайхан баглааг өргөн барьж байна. За мөн бас өнөөдөр энэ таасан дээр бас ахаад дараагийн нэг алтан боломж байгаа. Энэ маань ямар вөхөр манай нутгийн зөвлөлийн дарга Аюул заны Самсурангийн маань ааваас олдож, ээжэд бүрлдэж, эрдэд хүмүүний биеийг олж төрсөн эрхэм сайхан энэ өдөр төрсөн өдөр юм аа. Бурхан хамгийн хайртай хүүгээ, хамгийн хайртай охиноо уран бүтээлч болгодог. Тэр дундаа хамгийн уянгалаг, хамгийн зөөлөн сэтгэлтэй хүү охиноо дуучин болгодог гэж ярьдаг. Тэгэхээр Бурханы хайртай охин, бид бүгдийн хайртай дуучин Отгон баярын Батна Нимбо хэмээхийн сайхан үзэсгэлэнт бүсгүй. Цаашдаа уран бүтээлийн алтан шар зам нь өмнө нь дэлхийтэй байгаа. Залуу бүсгүй учраас, залуу уран бүтээлч учраас өндрөөс өндөр амжилтыг, санснаас нь илүү цалигсан их амжилтыг, цалигсан их аз жаргалыг хүсэн өрөөе. Нэг хоёр. За самбайцгаана уу. Энэ цаг өдөш хэрхэн уран бүтээлч найзын маань тоглолтын гэгэн хомирт морилон саацсан дунд хайртай, дунд дүртэй өргөн олон та бүхнийхээ энэ сайхан орой мэндийг түмэн амар амгалан айлтхан мэдчилж байна. Ингээд найзтай уран бүтээлийн өндрөөс өндөр сайхан амжилтыг хүсэж өрөөгөөд Монгол үндэсний өв соёл болсон хөгжмүүдээр
дайралтсан хэмээх нэгэн сайхан уран бүтээлийг та бүхэндээ сонирдуулж Игшгийн цэнгэр хадгийг хөргөё. Та бүхэнд эрүүл савсаг мөхнийг хүсээрэй. За та бүхэндээ маш их баярлалаа. Миний 2 дахь бие даасан тоглолтын маань бас хамтдаа бичлэж байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаа бас илэрхийлье. За одоо бүгдээрээ гоё хамтдаа тоглоно шүү. Хоргон тузаар ороосон тавшин хэмзээтэй тос шорон дарагдаа замын хажуу хэвтгийж
Ирсүүтөө анган бүсгүй инхий түндэ өгөөё хайханд муутай гойдаг залуу харин цэцгээгээчгээ ямар түүхтэй цэцэг вэ яагаад зэмдэр хитэнвэ явуулуучлыг тоочин байж яриад өгч боллоосаа явуулуучлыг тоочин байж яриад өгч боллоосаа яриад өгч боллоосаа. За баярлалаа. Ингээд та бүхэнд зориулаад чамтай уулзах өдрүүдийн хөрөмтөл өргөн барья. Хайрын тухай хэн нэгэнтэй ярмаар байна. Хамгийн сайхан мөрөөдлөө хуваалцсан дуулмаар байна. Хийж чадаагүй үгсээ хатгаж сумаар байна. Хизээ уулзах үлээж умаар байна. Уйдмаар байна.
Жарах өдрөө чамтай уулзах өдрөө Хүй нэгдлээс гарвалтай талын үдэлчдийн угсаа хөнгөрнээс гаралтай Монгол түмний улбаа цэнхэр нүдэн гаргийнхаа цээжин дээр хөх толбот Монгол түмүмэн эгнэгт дуунд жарган оршихын учиг ёроолыг тайлбаж чамтай учрах өдрүүд хоёр дахь бие даасан тоглолтоо төлөвлөсөн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Отхон баярын Баднаан юм уу? Чамтай учрах өдрүүд тоглолтын гэгэн хомерт туглан саадсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Чамтай учрах өдрүүд тоглолтын ерөнхий найруулагч Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч Бүжиг Тэглээж дэд хурандаа Алтан Сэлэм хөгжмийн найруулагч хөгжмийн зохиолч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Хөрлбаатар Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид Доонд уярч дурлал хайрын мөртүүдэд гэгэлцэн нэгэн үчиг хавтан утсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дуучин Баднааны буугийн 3 дахь бие даасан тоглолтоор эргэн уулзахын ёроол тайлбая. Хамгийн сайхан мөрөөдлөө хуваалцсан дуугуулмаа